За бүгдээ өнөөдрийнхөө бичлэгийн тавтай морил. За өнөөдрийн бичлэг бол үнэхээр гоё бичлэг орох болно. Тэгээд маш олон зүйл өнөөдөр хийн. За тэгээд тэрний нэг нь бол одоо л ер нь бол үзэх газрынхаа эхнийхээ локейшн дээр бол ирсэн байна. За тэгээд юу үзэх вэ гэхээр өнөөдөр болвол маш олон зүйл үзэн зэ. За би ч одоо Испани амьдраад Испани Барселонад амьдраа 2 жил боллоо. За тэгтээ ер нь бол ийм YouTube хуудсан дээр ийм бичлэг бол оруулж байгаагүй. Тэгээд та нарт гоё танин мэдэх хөө болгоод мэдлэгийг чинь дэвшлүүлээд өгье. За тэгээд Барселонатын бас төлөөлөөд те монголоор гоё та нарт ойлгуулад тэгээд гоё сонирхолтой болон гоё газруудыг үзүүлье. За тэгээд одоо яг одоо хаана ирсэн байгаа вэ гэхлээр гэрээсээ 30 минут тийш яваад метрогоор Magic Fountain дээр хүрээд ирлээ. За Magic Fountain яаж гарсан бэ гэхлээр анх Карлос Буйгш гэдэг хүн анх дэлхийн үзэсгэлэнт зориулж энэ Magic Fountain-ыг хийсэн байлээ. За тэгээ анх баригдчихад бол 1929 онд дэлхийн одоо улсынхан арт иргэд нь болохоор яаж ийм том ямиг барьдсан бэ гэд ярьж байхад харин энэ архитектур буюу Карлос Буйгш гэж хүн энийг 3000 ажилчнтайгаар 1 жилийн дотор барьж дуусгасан. Тэгээд барьж дуусгасны араас хүмүүс бол ам нар дээр гараад ангажсан гэсэн тийм түүхтэй юм байлээ. За тэгээд одоо яг хажууд нь байна да. За та нарт харуулъя. За нэг сонин хэлэхэд одоо манай спонс ер нь усны хомсдолд орсон байгаа. Тэгээд усаа гамнаад энэ Magic Fountain-ыг ажиллуулахгүй байгаа гэсэн тийм юу мэдээ гарсан байлээ. Тэгээд энэ бол одоохондоо ойрын 1 жил ер нь ойртоо энийг ажиллуулахгүй гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тэгээд одоогийн байдлаар бол ажиллахгүй. Харин ажиллаад ирэхлээр амар гоё ус, тэгээ өнгө 3 нийсэн. Тэгэл Magic Fountain гэж нэрлсэн юм билээ. Тэгээ аргагүй нүсэр амар гоё болдог. Оройдоо тэгээ би өмнө нэг иржсэн. Тэгээд үнэхээр гоё. За хэдэл одоо Magic Fountain-ээс дээшлээд одоо та нарт юу харуулах вэ гэхээр за би та нараас эхлээд асууя зөө. Зөв нь бол бүх хүн энэ дээр жоох эргэлздэг. Тэгээ бас юу вэ гэж амар боддог зөө. За яг миний хойно харагдаж байна да. За та нар энийг юу гэж бодож байна? Бүгдээрээ таагараа зөө. За энэ та нарт хэлэхэд юу вэ гэхээр за энэ бол ордон зөө. За гэхдээ энэ нь болохоор яг саяны энэ Magic Fountain-тай адилхан баригдсан дэлхийн одоо соёл урлагийг Испани өмчийг ингэж байх зориулагдсан ийм музей ордон гэсэн үг. Окей. Тэгээ энэ дотор болохоор 1934 оноос хойш үлдсэн урлагийн маш том одоо эд баримтууд болон одоо урлагийн бүтээлүүд бүгдээр энэ дотор байгаа гэсэн үг. Энэ музей дотор байгаа. За энэ бол ерөөсөө хааны ордон эдгээр бол ерөөсөө биш. За ер нь монголчууд бол бас нөгөө ордон гэдэг утгаар нь энийг хааны ордон гэж бодоод байдаг. Гэхдээ энэ нь бол ерөөсөө хааны ордон биш байх нэ. Энэ одоо музей гэсэн үг. Үндэсний ордон. Гэхдээ энэ дотроо музей. Ерөөсөө яг 1934 оноос хойш үлдсэн бүх одоо эд баримтууд гоё бүтээлүүд байгаа дотор. Маш алтартай Испани. За тэгээ та нартай бас нэг юм ярихад та нар ер нь спонсыг хаан засаглалтай гэж бодож байна уу? Эсвэл 4 жил нэг удаа сонгодог манайхтай адилхан ерөнхийлөгчтэй гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? За би та нарт хэлэхэд бол спонсорд өөрсдөө хаан ерөнхий гэж явдаг. За энэ нь яг юу гэсэн үг гэхээр хаантай бас ерөнхий сайттай. Окей. За тэгээ ерөнхий сайдаа болохоор 4 жилд нэг удаа сонгодог. Харин хааныгаа бол 2014 оноос хойш одоогийн байдлаар бол хаан хийгээ явж байгаа. За тэгээ хаан нь бол мэдээч улс төр хуульд ерөөсөө орохгүй. За тэрийг бол одоо сайд нь ерөнхий сайд нь 4 жилд нэг удаа сонгогддог. Арт иргэдийн сонгуулиар сонгогддог тэр хүн зохицуулж тэрийг хийдэг байгаа. За хаан бол өөрөө яг одоо 6 дугаар хаан болох Филиппе маань яг одоо дипломат харилцаа яг нүүр царайг голчилдог. Тэгээд дандаа дайны одоо юунууд зэвсэг гих мэт зүйлүүдийг хариуцдаг гэсэн үг. Филиппе
гэдэг хүн. За тэгээд ер нь бол хааны гэр бүл ер нь бол их Британий гэр бүлтэй ер нь адилхан яг системтайгаар явдаг гэсэн үг. За тэгээд харамсалтай нь би бол одоо яг хааны ордон очиж болохгүй. Яагаад гэвэл Барселонатад байна. Испани хаан өөрөө Мадрид хотод амьдардаг. Ер нь бол ойрхон л доо. Гэхдээ ер нь бол Мадрид хотод амьдардаг. Гэхдээ нэлээд хол. За тэгээ манай Барселона хотод бол бас нэг хоёр шиг хааны ордон байдаг. Гэхдээ тэр хоёр хааны ордон баг энэ урлагийн музейгээс ч илүү жижигхэн тийм сүрдмээр биш. Тэгээ зүгээр яг ийм 5 ширхэг блокын дунд байрсан тийм том суурин байр байдаг. За тэгээ хэдүүлээ keep going. Дэш явцгаа. За дээрээс бол ингэж харагдчихэв. За тэр цаана манай Тибита буул харагдчихэв. Миний өмнөх бичлэгэн дээр гарсан уул. За тэр нь бол бараг л адилхан. Манай Барселонад бол хаанаас ч өндөрлөгөөс харсан. Үнэхээр гоё харагдсан. Үнэхээр үзэсгэлэнтэй. За тэгээ өнөөдрийн үед л жоохон халуун байна. Нилээн халуун байна. Амар халж байна. За тэнцээ миний нөгөө та нарт ярьж гисэн Magic Fountain байж байна. За тэгээ National одоо та нарт өнөөдрийн бас хэлсэн урлагийн музейг үзүүлье. Nice. Янз нь. За дотгошоо орж ялна. Гэхдээ дотгошоо ороход бол дахиад тикет өгөхстой. Тэгээд тикет нэг 10 сарын eur байдаг. За гэхдээ ийшээ бол нэг ороодох шаардлагагүй гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ цааш явцгаа. Одоо энийг тойроо дахиад цаана маш гоё юм байгаа. Let's go. За инхүү музейгээс урагшлаад дээшээ жохоо явангуутал энэ ч 1992 оны зуны олимп болсон одоо төв талбай бүх одоо спортуудын талбай дээр ирсэн байна. За тэгээд энэ бол үнэхээр том талбайгаа усан спорт, хөл өмбөг, одоо крикет, бейсбол гэх мэтчлэн одоо 1992 онд анх удаа одоо зуны олимп спонсын Барселонатад яг энд болж исэн маш том түүхтэй. За тэгээ хөл өмгийг нь жоохон яриад үзэх юм бол 1992 онд болохоор спонсод аваргаар манай спонс өөрөө авралсан байгаа Барселонатад. За тэгээд Испани эсрэг Польш тоглосон. Тэгээ Польш тоглоод 3-2 харьцаатайгаар Camp Nou цэнгэлтэхэд бүхэл бүтэн 92,000 үзэгчтэйгээ тийм том тоглолт болж өнгөрсөн. Тоглолт болж дууссан. За тэгээд тэр үед бол Camp Nou 115,000 хүний үзэгчийн судалтай байсан бол багтаамжтай байсан бол одоогийн байдлаар бол 65,000 үзэгчтэй судалтай болж илүү ихтэй 5 дахьтай болж өгсөн байгаа. За тэгээд Польш тоглож байгаад 3-2-оор Польшийг хожижсэн. За тэгээд Польш бол эхний гоолыг хийсэн боловч маа спонс бол мэдээч бариад тэгээд Кико гээд тоглогч төгсгөлийн 3 дахь гоолыг хийж спонста аваргын цомыг авчирсан байгаа. За тэгээд Олимпик авчирсан байгаа. За та нарт нэг юм сонирхуулахад энэ ч Монжукийн харилцаа холбооны цамхаг байгаа. Яг энэ миний ард харагдаж байна. За одоо яг энд харагдаж байна. За энийг бол Сантьяго гэдэг архитектур маш мундаг архитектур. За одоо ер нь бол Испанд гэлтгүү дэлхийд дээр маш олон мундаг архитектурууд байгаа. Тэгээд энэ том цамхагыг бол Сантьяго гэдэг архитектур барьжсэн. За тэгээд энэ яг яадаг одоо цамхаг вэ гэхээр телевизэд 7 ус цацгаад телевизэд зориулж хийгдсэн тийм том төсөл байгаа. За энэ цамхагийг хараад үзэх юм бол зүгээр нэг цамхаг шиг бас харагдахгүй байгаа энэ дизайн. За энэ дизайн нь бас тухайн үед 1992 онд зуны олимпиад зориулж гаргасан бас дизайн үнэхээр сүртэй, утгатай юм билээ. За утга нь юу вэ гэхээр гараараа галыг өрсөн багалзуур буюу яг энэ дээдлийн хэсэг, харин доотлын хэсэг нь болохоор тулгуур хэсэг нь өдөг шороодсон тамирчны одоо дүрсэлж хийсэн ийм цамхаг байгаа. Тэгээд бас тэгэхээр бас бүх юмд ийм дизайнерууд, архитектурууд ингэж утга учир өгч ингэж илүү үн цэнтэй харагдуулдаг гэсэн үг. За эхнийхэн газрыг хэдүүлээ зорилготой өрөөд эхнийхэн газрыг бол үзчихлээ. За одоо таны мэдэх вэ? Дараагийн газар
дараагийн зогсоол хаана байхыг одоо 30 минутын дараа та нарт очиод үзүүлье. За тэгээд очиод уулзцаая. Bye bye. За ихүү 30 минутын зайтай яваад хүрээд ирлээ. За тэгээд хаана ирсэн бэ гэхээр за яг энэ хойно одоо улаанаар харагдаж байна да. Arc de Triomphe гэдэг одоо Барселона хотын нээлттэй хаалга дээр ирсэн байна. За энийг бол ялтын хаалга гэж яриад байдаг. Гэтэ энэ нь бол ялтын хаалга бол ерөөсөө биш. Зөвхөн одоо бусад орнуудыг ингээд бэлэгдсэн нээлттэй шүү. Биднэртэй ер нь нээлттэй та нартай хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн respectful ийм том хаалга байж байна. За энэ нь бол ингээд зөв нээлттэй хаалга. За тэгээ энүүгээр хэдүүлээ нөхрөлийн хаалга гэж болно. За тэгээ энүүгээр хэдүүлээ орч цаана юу болж байгааг харцгаая. Let's go. Дөнгөн сая л ирлээ. Нилээ явлаа бас. За хамгийн сонин нь штэ Arc de Triomphe-ийн доогуур нь гарах гэсэн чинь ойч цаатлаас нь хаалга наац байсан. За тэгээд юу болсон юм болоо гэд хажуугаар нь гараад очиод харсан чинь энэ штэ маш том хөл хөдөлгөөнтэй маш том баяр буюу өдөрлөг болж исэн. За энэ юу өдөрлөг вэ гэхээр Филиппин улсын өдөрлөг болж исэн. Буюу Филиппин улс тусгаар тогтнолоо зарлсны 128 жилийн хойд хэдүүлээ үнэхээр азтай өнөөдөр ингээ хүрээд ирсэн байна. За тэгээ энийг нь болохоор Калаян гэж нэрлэлт юм бэлээ. Тэгээд Филиппиний нөгөө тусгаар тогтнолын өдрийн баяр гэсэн үг. За тэгээд бүхэл бүтэн 128 жилийн ийм том ойд зориулсан гоё том өдөрлөг болсон. За би бол энд ирээд бол мэдхгүй юмудаа мэдчих авсан, судлаад бас ямар улс үдийн за тэгээд улсын нэр нь л мэднэ л дээ мэдээч. За тэгээд ямар үндэстнүү за тэгээд ямар үндэсний хувцс өмсдیں ямар хоол иддэг ингээ бүгдийг мэдэж авсан. За тэгээд одоо та нарын харагчаа энэ бол ингээд Филиппин улсын үндэснийх нь хувцс нь байж энэ манайхаар бол дээл тийм ээ. За тэгээд зөндөө олон ийм дуу өөрсдийн юунуудтай бүжиг дуунуудтай соёлуудтай за тэрийг нь бол хүндэтгээд би бол тэнцээс нэг 40 минут гаруй баг үзэл суусан. За тэгээд араас нь гой үндснийх нь гой хоолнуудыг намсаж үзьегээд тэгээ мэдээч амар том шүү дээ. Тэгээд хоолыг намсаж үзьегээ явсан чаячаад миний мик унтарсан байсан. За тэгээд ийхүү энээс хойшоос мик бан унтраад юмнууд ярьсан амар их юм ярьсан зэ. Тэдрийг бүгдийг бичиж чадаагүй лээ. За тэгээд одоо бол voice over хийж байна. За тэгээд ингээд явж байхад ер нь бол ойлгосон юм маань бол Филиппин улс гахаа мах иддэм билээ. За тэгээд тэнцээ бол зөндөө гахаа махтай зөндөө хоолнууд гэсэн. За тэгээд тэдрээс нь амсаж үзье гэсэн боловч ингээд юу басан карт уншдгүй зөвхөн бэлэн мөнгөөр төлбөрөө төлөх ёстой гэд тэгээд ерөөсөө юу ч идэггүй тэгээд амсч чадаагүй тэгээд дараагийн газар руу явсан байгаа. За тэгээд одоо та нарт харагдж байгаачлан ингээд мик унтарсан ярьсан юмуд юу ч сонсогдоогүй лээ. За тэгээд ийхүү Филиппин улсын 128 жилийн ойг үтсчээд 40 минут үтсчээд дараагийн газар руу хөдөлсөн байгаа. За хэдүүл одоо дараагийн газарт очиод уулзцаая. За би явсаар Arc de Triomphe-ийн хажуу талд байсан Zoo Park буюу Цитал паркийн хүрхрээний хажуу талд та нарт үзүүлэхээр хүрээд ирсэн байна. За тэгээд энэ нас ямар утга учиртай хүрхрээ вэ гэхээр за зүгээр нэг хүрхрээ бас биш. Барселоноттой хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сүр жавхлантай хүрхрээнүүдийн нэг бас бүтээлүүдийн нэг байгаа. За хэдүүл одоо жоохон ойртоод үзүүлье. За энэхүү аврах том байгууламж нь Грекийн домог зүгээс сэдвэлсэн байгаль дэлхийн гоо үзэсгэлэн төрөлтөг бэлэгдсэн утгатай. За тэгээ хамгийн дээд талын алтан хөшөөд харагдж байгаа алтан хөшөө шүү дээ. Энэ дөрвөмөр хөлөглөн давхиж буй үүр цайлтын даган Авророгийн алтан хөшөө байгаа. За тэгээ энэ Барселона хотын Манданбаатар шинэ үеийн эхлэлийг бэлэгддэг юм бэлээ. За харин энэ төв хэсэгт байгаа хөшөө нь болохоор хадны завсраас Хисандер зогсож буй гоо үзэсгэлэнгийн даган Венера төрж байгааг дүрсэлсэн. За тэгээ баг л усан дотроос амьд гарч ирж байгаа юм шиг юм маш уран нарийн хийцтэйгээр дүрсэлсэн байгаа. За тэгээ одоо ингээ харах юм бол бас ингээ хоёр талаасаа дэшээ энэ усан өргөлөөр рүү тэгээ гарч болдог. Дээрээс нь харж болно гэсэн зайдлаа одоо дэшээ гарч үзүүлье би та нарт. За энэ юг хийхэд Антони Гаудиний бас та нарын мэдчихсэн юу гэдэг чинь Саграда Фамилия гэдэг чинь одоо бүр баримтад дуусч байгаа. Оройн дүнгээс хайсан. За 2030 онд тэгээд би зөвхөн дуусаараа ба. Тэгээд тэр
Маш мундаг архитектураас нэг дизайн тип шиг билээ. Зя хөтөө нэг юм байна. Өнөөдөр цаг агаар үнэхээр сайхан байна аа. Тишарта Aurora гэд үүр цахын дагна гэж байгаа штэ. Халтартай дагнуудын нэг шүү. Воо эндээс гоё штэ. Эндээс бүр гоё штэ. Яа гоё маа. Яа тийм гоё юм байдаг юм. Мундаг архитектуртай юм да. За махаа ингээд өнөөдрийн ер нь аль бичлэг ийхүү дуусч байна. За тэгээд та нарт үзүүлнэ гэж бодож ирсэн 4 газраар үзүүллээ. За тэгээд энэ бол дөнгөж эхлэл аа. За явах чи эхлэлийн тавилаа Барселонатынхаа. За иймэрхүү бичлэг ер нь аль хий гэж бодож ирсэн. Гэтэ нөө тамирчин болохоор бас ингээд бэлтгэлээ байнга бас оруулаад байна гэж юу ах вэ гэж бодоод та нартаас ийм бичлэг өнөөдөр хүргэж байна. За тэгээд та нарыг бас гоё Барселона хотын талаар илүү гоё илүү мэдлэгээ дэвшлүүлж өгсөн байх гэж бодож байна. За тэгээд түүхэн ямар түүхтэй те тэр талаар бас илүү дэлгэрэнгүй ярьж өгч олно би бол бүгдийг мэдчихэж байна. За тэгээд өнөөдөр бол хэдүүлээ Magic Fountain тэгээд музей бас 1992 онд болж исэн зуны олимпийн Испани Барселона хотод болсон зуны олимпийн газруудыг үзсэн мөн хэдүүлээ сая ялалтын хаалхыг орч үзлээ. За энэ ч бол мөн Филиппин улсын 116 жилийн баяр нь болж исэн. За тэгээд тэрийг бас ихэр акцтай очиж үзчихлээ. За тэгээд мөн сая хамгийн сүүлд үзсэн Aurora-гийн дагнуудын хүрхрээг үзлээ. Үнэхээр гоё парктай, үнэхээр гоё хүрхрээ байлаа. За нэг иймэрхүү 5 газрыг та нарт өнөөдөр сонирхууллаа. Тэгээд үнэхээр их хичээлээ. Тэгээд та нар мэддэгчлэн гоё лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгвэл би бас илүү урам ороод те илүү олон гоё бичлэг хийх байхаа гэж бодож байна. За тэгээд Монголд бас одоо удахгүй 9 хоногийн дараа Монгол руу буцаж чинь тэгээд үнэхээр их баяртай надаас бэлтгэл ажилдаа орж эхэлж байна. Үнэхээр их ажлууд байна. Тэгээд хойд нь гоё бичлэгүүд оруулах байхаа гэж бодож байна. Тэгээд Монголд очсон ч гэсэн бичлэгээ өргөжлүүлээ тийм. Тэгээд та нар надад зүг байгаарай. За тэгээд өнөөдөр надад зүгсэн баярлалаа. За тэгээд юу гэвэл мэдээч дараагийн бичлэгээр уулзцгаая. Пока чика.